Бидний хамгийн сайн мэдх УАЗ 469, Land 80, Land 105, Land 76, Jeep Wrangler их машинууд юугаараа тийм оффроуд дээр сайн байдгийг та мэдв үү? Хамгийн гол нь тэд нар бүгд араамтай хийцэлтэй, дөрвөн дугуй хөтлөгчтэй, урд хойноо хамаарах тэнхлэгтэй буюу бүтэн чулаагтай, мост хүндрүүлэгчтэй байдаг. Ингэснээрээ тэр бүх машинууд оффроуд дээр хамгийн сайн гэсэн нэрийг зүүж чаддаг. Харин энэ бүх шин чанарыг өөртөө багтаасан мөртлөө хамгийн бага иддэг. Түүнд мөн багтахгүй зай, явахгүй зам гэж юусоо байдгүй. Хүмүүс Япон Yaris гэж хэлдэг, Land 80 хүүч гэж хэлдэг. Энэ удаагийн дугаараар та бүхэн танилцуулахаар Suzuki Jimny. Jimny 1970 оноос хойш тасралтгүй сайжруулсан шинжилтийг хийх зэрэг өдийг хүртэл явж ирсэн машин байдаг. Анх бүтээсэн зорилго нь гэх юм бол нөгөө Япон дотоодын зах зээл дээр зориулаад жижиг нарийн гудамжуудаар явах, жижиг нарийн уулын замаар дээшээ өгсөх гэх мэт зориулж хамгийн тохиромжтой машинаар бүтээсэн байдаг. Нэг сонирхолтой юм гэх юм бол 6688 метрийн өндөр ууланд гарч чадсан цорын ганц машин гэж явдаг. Тэрүүгээр Генсийн ном бичигддэг. Яг тэрний өмнөх рекордыг эзэмшдэг байсан машин Jeep Wrangler. Харин Jeep Wrangler-ын гарч чадаагүй тэрнээс илүү өндөрт Jimny гэдэг машин гарч чадсан байдаг. Ингэснээрээ Генсийн ном бичигддэг болсон. Jimny дээр нэг гоё юм гэх юм бол энэ хамгийн сүүлийн загварууд нь аюу гоё тийм дизайны юм ир шинжлэх бол хийж чадсан байдаг. Хаанаас нь гарсан нэг тийм шинэлэг, эрч хүчтэй, цоглог, хөгжилтэй машин гэдгийг харахад бол л. Гэхдээ тийм хөгжилтэй байлгээд бол сул гэсэн үг бол биш. Уртлын гүпер, нүүр, капот, шил арчиг, салхины шилмэл бүгд дөрвөлтөн төсвөртэй байдлаар хийгдсэн байдаг. Тэгээ хамгийн гол нь энэ ашиглагддаг одоо нэг үндсэн кузовны одоо араам байгаа шүү дээ. Энийг явах үед ингэ чинь араамн дээрээ суугаад араамн дээр чинь кузов ирж байгаа. Тэр араам нь өмнөх загвараас 1.5 дахин илүү бат бөх болж сайжирсан байдаг. Тэгэхээр өмнөх загваруудаасаа ер нь юмараа хол илүү болж чадсан гэсэн үг. Энэ оны загварын сүүлийн жинүүдийн нэмэлтээр борооны хаалттай юм л юм дээр дээр. Тэгмээ доошоо ямар ч ус орно гэсэн ойлголт байхгүй. Дээшээгээ дээрээс бороо орж байгаа бол бүх ус нь эндээ хөрөмлөгдөд урагшаа цонхлогоо уурсдаг. Тийм дизайны нэг тийм нэлээд хөөрхөн шийдлэг бол хийж өгч чадсан байдаг. За үйлдвэрээсээ мөн юм дугуй үүрэгчтэй. Нөгөө запас шар мар гэсэн ойлголт бол байхгүй. Яг өөрийнхөө стандарт дугуй болон обуудыг үүрээд авч явдаг. Тэгээ багажны зайны хувьд гэх юм бол нөгөө 3 хаалгатай Jimny-гээсээ багаж нь бол харьцангуй чүчүүд том байдаг. Тэнгүүтээ буцаад энэ хоёр суудлаа урагшаа унгаачих юм бол мэдээж хангалттай овор ихтэй том ачаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Хойноо мэдээж 12 вольтын болон 12 вольтын оролттой гэрэл түлхтэй гэх мэт. Ерөнхийдөө нэг хилүүт туул опшн байхгүй. Гэхдээ үнэхээр зайг нэмэхээр бол суудлуудаа угаачвал болно. Тэгээд энэ өөрийнх нь стокоос нь давсан одоо том обууд ч юм уу илүү өргөн дугуй тавиад ирэх юм бол энэ хойдол жоохон хятнаа дуу үсч гэдэг гэсэн. Яг өөрийнхөө энэ обууд дууг тавьсан байхад бол ямар нэг асуудал бол гардаг. За моторын хувьд танилцуулахад бол хөөрхөн өөртөө таарсан жижигхэн 1500 буюу 100 морины хүчтэй дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй. Нэг өсөндөө хөдөлгүүр маань бол маш амар хийцний хувьд тэр өөрөө ухаж хаач тэр гол нь илүү дуу маяг байхгүй бензин голохгүй. Хамгийн гол нь цаг тухай бүртний үйлчлэгээ хийгээд 5000 км тутамд тосоос солилцсон байхад бол ямар ч асуудал үүсэхгүй. Асуудал үүслээ гэхэд ухач мухаад ах юм одоо бүх юм ингээ гарт ойрхон. Ерөөсө мотороо тойрол ерөөсө хүссэн газар руу гар багтахаар юм хүм солиход эвтэйхэн солиход амар сэлбэгийн хөвч гэсэн харьцангуй боломжийн үнэтэй гэх мэт нэр нь давуу талуудтай. Яг 100 морины хүчтэй ч гэсэн яг юм тулсан газар зүтгэж мүтгээд өөрийнхөө биеийг бол яаж иж байгаа л аваад гардаг. Хамгийн гол нь энэ морины хүч нь засмал зам дээр л жоохон гологддог болохоос бусдаар бол ямар ч саадгүй. Яг өөртөө тохирсон, яг өөртөө боломжийн мэдээж жижигхэн учраас өөрөө хөнгөн учраас энэ дээрээ суурлаад баг иж чадж байгаа. Тэгээ өрүүлийн аппарат нь гидер учраас мэдээж маш сайн чанартай. Гэхдээ гидер болоод ирлээ гэд хатуу ерөөсөө биш. Айгүй зөөлсөн. Яагаад гэх юм бол энээсээ дээшээ зөөлрүүлж тавьж гисэн байдаг үйлдвэрээсээ. Тэгэхээр баг л яг цахилгаан өрүүлийн аппараттай машиныг өрүүл эргэж байгаатай. Их ялгаа байхгүй гэсэн үг. Хамгийн гол нь доотлын энэ нэмэлтээр энэ доор нь одоо нэг Airbag-ийн өрүүлийн амортизатор хийчих юм бол ер нь бол ямар ч айцгүй саан зовх юм болох юм билээ. Ер нь бол гаднаасаа жижиг юм шиг боловч тохоног бол бас маш сайн авдаг. Тэр нь их гоё байдаг. Jimny салон дотор ер нь ороод ирээ суудсан байхад яалчгүй тийм оффроудын өнөр нь бол ханхалж идэг. Яагаад гэх юм бол илгээдээ юм хар бараа өнгөтэй. Энэ нь ямар ч өстэй гэхэлэр нөгөө жолоочд ер нь нарны гэрэл мэрлийн салонд нь ерөөсөө яадаг юм гинэ. Нарны гэрэл ингэж ойлгодгүй шингээгээд идэг гинэ. Тэгэхээр ер нь бол жолоочд илүү эвтэйхэн гэсэн үг нэлээд сарниулаад байх юм байхгүй. Тэгээд ерөнхий хийц загварны ажиллах юм бол яг нэг юм оффроуд машинууд буюу одоо яг нэг 76 Y61 патрол энэ яг нэг иймэрдүү хийцтэй салонтой. Яг тэдний ерөөсө жижигрүүлсэн хэлбэр гэдэг хэлчихэд болно. Тэгээд ингээд бүх
юм хом кондишн пармарны удирдлагууд нь бүгд дандаа эргүүлдэг. Тэгээд дандаа юм дардаг товчлууруудтай энэ ингээ эргээд бас харьцаад их амар амьд мэдрэмжийг бол төрүүлж чаддаг. Яг энэ хөгжим нь бол touch screenтэй байсан. Энэ дээр хүртэл юм бариад хажуудлын зорчигч урдаа ингээд бариа явах зорчих боломжтой. Тэрнээс гадна ер нь салон яагаад ийм энгийн даруу байдаг вэ гэхлээр та хоёр шүү дээ энэ машинд орж ирээ суухдаа дандаа нөгөө экстрим нөхцөлд одоо тийм адал явдал илэрхийлж явах учраас нэг бол ийм шавар шороотой цастай, нэг бол ийм норсон хувцастай орж ирэл тэ бэлэтэй гар мараараа ингэж ингээл ийш хэмээшээ хүрх мөрөл ийш хэмээшээ дарж марахад аюу амархан байдаг. Тэгээд энэ минь чин шавар мавар ингээд юм хом болоод заваарлаа ч гэсэн эргээд ингээд арчаал болоо нойт юмар. Тэгэхээр ийм шийдэл нөгөө өөрийг нь оффроуд машин шүү гэдгийг ер нь маш сайн илэрхийлж өгч идэг. Тэрэндээ буцаад маш сайн гоё зогцож идэг гэсэн үг. Нэгэсэндээ хэрэглээнд амар заваартуулсан ч хамаагүй нэг нойт юмар арчаал болоо солон буцаал галтанаа гараад ирдэг. Бих мэт. Энэ хоропны үед болохоор хоёр төрлийн хороптой гарч байгаа юм байна. Механик 5 шатлалт болон автомат 4 шатлалт. Яг гэхдээ яг ийм Jimny төрлийн машин унах чаа хүн бол ер нь механик нэг гоё санагдаад тийм. Яг нэг гоё ингээл космос дээр гიშгээл. Нэг гоё юм нь энэ юу? Туслах хороп буюу одоо энэ хүндрүүлэгч. Энэ яг гоё механикаар юм биш үү? Ийм цахилгаан электрон байдаг шүү дээ. Хэрүүлдэг тийм биш. Яг энтэйгээ зохицохоор тэр механик хороптой хэрэг байсан бол их гоё юм бэл. Яг уу төвлөрөө мөвжлэнд ядаргаатай л да. Гэхдээ яг нэг гоё яг ийм төрлийн машин унчаад ер нь механиктайг нь авал бүр илүү гоё тийм хөгжилтэй, илүү тийм адал явдалтай мэдрэмжийг бүр төрүүлэх биз. Гэхдээ автомат хороптор бол санаа зовох юм байхгүй. Бие дамар хоропны хөвжигсэн асуудалгүй сайн гол нь тосоо үйлдвэрээсээ заасан цаг хугацаанд солиод тахад бол баргийн юмны асуудал бол үүсгээд тахгүй. Эцсийн бүлэгтэй эн чинь Япон машин шүү дээ. За мост хүндрүүлэгчэндээ яаж их талаар заагаад өгчнөөс зүгээр байх гэж бодож байна. За мэдээж ингээд зогсцсон байгаа. Зогсцсон байжгаад эхлээд энлүгөө татан буюу араагаас салгана. За доош эхлээд нэг татангууд 4 дугаар хөтлөгч идвэж байгаа. Өмнө зүгээр хамгийн ихний байрал дээр болох зөвхөн хойд хоёроор байж байгаа. Энэний дараа эн дээрээ тавьсан байдалтайгаар доош нь дараад хойшлуулна. За ингэнгүүтийг мост хүндрүүлэх залгадаад ерөөхдөө хамгийн хэцүү нөхцөл байдал дээр одоо энийг ашиглаад явна гэсэн үг. За 5 хаалгатай Jimny-ийн мэдээж гол онцлог бол хойдолтой хүн суугаад зорчход бол маш том зайтай болж чадсан. Хамгийн гол нь энэ хойдолд сууж байгаа хүн хойдолд сууж байгаа хүний суудлал нь уртлын суудлаас илүү өндөрт байрлаж байгаа учраас хойдлын хүмүүс урагшаа ингээд суудсан явж айгүй тийм цэлгэр хараад явах бол бүрэн боломжтой байдаг. Уртлын суудлаас илүү өндөр түвшинд зорчдог гэсэн уртлын зорчигч нараасаа. Тэрнээс гадна гэх юм бол за мэдээж бол 5 дух салооны хийц мийц тал дээр яг энэ ашигласан материал тал дээр түрүүн хэлсэнчлэн урд сууж байгаад хэлсэнчлэн бүх зүйл оффроудд зориулагдсан учраас тийм амар нэг тийм тансаг мансаг шинж минж бол хайгаад хэрэггүй гэсэн. Угаасаа тийм байх боломжгүй. Тийм болоод ирэхээр Jimny ер нь бол зохихоо байдаг. Хамгийн гол нь энгийн даруухан бөгөөд яг тийм барьцшаатай бадрүүн хийцтэй байх нь чухал байдаг. Тэгэхээр эргээд арчхад ч гэсэн эвтэйхэн цэвэрлж яхад ч гэсэн амар бохир шавар шороо болгосон ч гэсэн арчилгааны хувьд бол маш тийм амар байдаг гэсэн. Тэгээд энд нэг юм тохон амрагч байдаг. Гэхдээ энийг үйлдвэрээс гарахтай байхгүй. Энийг нэмэлтээр Suzuki Jimny Mongolia дээр бол тавьж өгдөг юм билээ. Яг энэ оронд нь авчих юм бол юм хоёр аягны суур байгаа. Тэр хоёр аягны суурин дээр ингээд тохируулаад хийчдэг, нэмэлт байдлаар хийчдэг гэсэн. Ер нь бол бүх төрлийн тоног моног одоо юу л гэдгийг сервис үйлчилгээ, тосмаасл, сэлбэг явах хэдэн бүх засварыг яг Jimny Mongolia дээр бол хийж гүйцэтгэж байгаа юм билээ. Тэгэхээр уг машины хувьд бол их одоо илүү дутууд хийж яриад байх юм байхгүй гэсэн. Юу ч гэсэн 5 хаалгатай Jimny бол 3 хаалгатай Jimny-гээс хамаагүй илүү зөөлөн явдлын хөв түшигтэй намлаг болж чадсан. Мэдээж зай болтоо. Яг энэ 5 хаалгатай Jimny, 3 хаалгатай Jimny-гээ бодох юм бол хамаагүй арай энэ явдлын хувьд арай зөөлөн болж чадсан байна. Ягаад гэх юм бол нөгөө тэнхлэг хоорондын зай уртссан. Тэнхлэг хоорондын зай уртссан учраас машины ерөнхий явдал илүү гоё зөөлөн намлаг болж ирдэг. Энэ нь яг 3 хаалгатайгаа бодвол нэг том давуу тал нь болж ирж байгаа. Гэхдээ ер нь Jimny ингэж нэг яг энэ засмал зам дээр барь явж байгаа шүү дээ. Нэг тийм онц бол биш. Яг өмнөх загваруудаа бодох юм бол битүүмж болоод энэ дуу тус гаралтын төр бол хамаагүй сайжирсан угаас илт мэдэгдэж байгаа. Бариад үзэнгүүт. Гэхдээ уг машин маань 1500 мотортой автомат нь 4 шатлалт, механик нь 5 шатлалт учраас шулуун зам дээр ер нь хурдлах зориулттай машин бол угаасаа биш. Хүмүүс ингээд ядаргаатай Jimny ингээд хүч муутай явдггүй зам хороодгүй энэ төр яриад байгаа. Угаасаа тэр чинь зорилгын шал гондоо бүтээгдсэн зам бол нөхцөл байдал шал гондоо. Хизээж Японы одоо хурдны зам дээр зориулсан ч гэдэг юм уу энэ засмал зам дээр зориулсан 100-тай 120 морьтой давхиж явах зориулттай биш. Яг 100 муу 120 хүргэж болно. Гэхдээ угаасаа мотор чинь
жижиг учраас морины хүчин ч гэсэн 100хан морины хүчтэй учраас 100-таа явж явах мотороор ирэл чинь баг 3 дээр заана гэсэн үг. Тэрнээс дээшлэх юм бол 3-аас дээшлээд эхлэн нэг ёсондоо амар ээрж яваа. Тэрийгээ дагаад бензин зарцуулалт нь нэлээд нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хурдан явах бол ямар ч зохимжгүй. Тэгээ дизайны хувьд ч угаасаа юм G шиг, Wrangler шиг загвартай учраас эдгээр аэродинамик жоохон муутай байдаг салхи. Зүсэж чаддаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол баян юм салхитай байлдаж явдаг учраас хурдан явах тусам машина зовооно л гэсэн. Өөрөө биед ч хэцүү болно. Салхины чимээ их мэт. Гэх мэт сул талууд бол яг энэ засмал зам дээр нь гарч ирдэг. Харин хамгийн гол зүйл бол шорон зам дээр л эхлэх. Яагаад гэвэл анхнаасаа зориулт нь шорон зам дээр уул хаттай нарийн зам дээр зориулж бүтээгдсэн учраас жимний авж байгаа хүн ч юм уу, жимнийг нэг хальтмалт мэддэг хүмүүс ерөөсөө энэ юу хүч муутай зам хороо тгүүлж ярьж гинэ гэдэг маань машина ерөөсөө ойлгохгүй байна гэсэн үг. Машин болон хурдан байх албагүй шүү дээ. Машин болон засмал зам дээр хурдтай явдаг байх албагүй. Машин зүгээр ямар ч хамаагүй замаар яваад таныг саадгүй л аваачдаг байх хэрэгтэй байхгүй эцсийн бэлгтэй. Жохон юм ухчаатай хэсэг дээр нэг урт ингээд нэг жоох ингээд ийм хөдөлгөөн мэдрэгддэг. Яагаад гэх юм бол энэ чинь бүтэн чулаагтай учраас бүтэн чулаагтай машин болгон жоох юм духгүй мэдрэмж бол төрүүлдэг. Тэгэхээр нэг талаараа G1-ийг 5 дух муутай гэж хэлж байгаа маань нөгөө машинуудыгаа бас ялгаагүй шүү дээ. Нөгөө машинууд чинь бүгд л нөгөө Wrangler 76 105 80 УАЗ 469 бүгд бүтэн чулаагтай машин. Яг барьж үзсэн хүмүүс нь бол мэдж байгаа шүү дээ ямар байдгийг. Ер нь жоохон ядраах талтай байдаг. Хар зам дээрээс угаасаа нэг гүйцэтгэл муу. Засмал зам дээрээ шүү. Хар зам жахаа хүмүүс уурлаад байл. Засмал зам дээрээ ч гүйцэтгэл муутай байдаг. Яалтчгүй бүтэн чулаагтай буюу оффроудд зориулагдсан учраас угаасаа л ийм байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг одоо өөлөх юм гэж бол ярихд хэцүү. Зүгээр ийм байдаг шүү гэдэг үднээс л сануулад хэлсэн нь бол зүг байх гэж байна. Бүтэн чулаагтай буюу бүр ийм хараамтай хийцтэй машины онцлог угаасаа нэг тийм донцлогоо одоо шингээлт яг жолоочтой мэдрэгдэж байгаа машин мэдрэгдэж байгаа жоохон тийм духгүй тал руу бол байдаг. Тэгэхээр энийг бол яг ийм бүтэн оффроуд зориулагдсан машин худалдаж авч байгаа хүн бол энийг ойлгоцсон, энийг хүлээн зөвшөөрчөөд худалдаж авах хэрэгтэй гэсэн. Бусдаар бол суудл бол эвтэйхэн, цонх нь бол цэлгэр, хажуудлын толин мангар өргөн учраас ер нь харахад бас хэвтэйхэн бол хоёр тал руугаа харахад. Өрүүл бол их өрүүл нь нэлээд зөөлөн, өрүүл нь цэвэр арьсан юм бэл. Тэгэхээр ер нь бол яг явж явах юм бусад шаардлага. Ер нь барихад одоо нэг нэлээд хэдэн машин бариад үзсэн хүн, олон жил машин барьсан хүн нэг Aqua барихад нэг маш эвтэйхэн байдаг шүү дээ. Aqua ягаад ч хот дотор барихад ингээл маниулдаа ийш тийш орж явах те эргүүлээл ялгаа гараал газ гიშгээл гарах юм. Газ хөдөлгөөн мөн хот дотор нэг ийм хөдөлгөөн хийгээд Aqua ер нь нэг хүнийг стресстүүлээд идэггүй шүү дээ. Юм л үуч багтчихаар юм шиг. Ерөөсө баг ингээд энэгээр чихсэн ч ерөөсө багтаал орчих юм шиг те. Ямар ч тийм стресс айгүй багтаа машин шүү дээ Aqua чинь. Яг тэрнтэй адилхан. Яг нэг ерөнхий айгүй тийм эвтэйхэн. Тэгээ ер нь ингээ хаанч багтчихаар ямар ч тохиолдолд тийш нэг яваад орчхоор ямар ч зам байвал шууд туулаад очие гэж болохоор тэгсэн мөртлөө эдэлтийн хувьд одоо Aqua-дууд өхөнөж бол хэлж болохгүй л дээ. Гэхдээ чулаагтай, бүтэн чулаагтай буюу бүтэн урд хойно хамаарах техниктэй, араамтай, мост хөндрүүлэгчтэй 4 дугуй машин гэх 4 дугуй хөдөлгчтэй машин, Jeep машин гэхэд эдэлтийн хувьд яг одоо хот дотор 10 литр. Тэгэхээр үнэхээр байж болох хамгийн доод эдэлтээр бол явж байгаа гэсэн үг байхгүй. Яг бүүр ингээ шорон борон дээр гаргаал бүүр нөгөө хөндрүүлэгчээ заалгаж байгаа л хүчлээлэл тэрнээс бол жоох их идэх байх л та. Гэхдээ мэдээж нөгөө том жипүүдээсээ илт давуу бага юм. Яг ингээ шорон зам дээр барьцсан явж байхад энэ 5 хаалгатай хөвлбөр нь 3 хаалгатайгаас бол хамаагүй зөөлөн санагч. Яалч нөгөө хүмүүс жимний ихээр л аимшигын хатуу битэр нэг төсөөлдөн шүү дээ. Унжсэн өмнөх яг загварынхын унжсэн хүмүүс хүртэл жимнийг бол мангар хатуу гэж ер нь нэлээд ярьдаг ам муутай байдаг. Гэтэл яг энэ 5 хаалгатай болоод ирэхээр тэнхлэг орондын зайн сунаад ирэхээр яалч юу одоо ингээ явж байгаад жолоочтой мэдрэгдэж байгаа ч гэсэн яалч юу хамаагүй зөөлөрсөн бол илт байгаа даа байхгүй. Тэгэхээр 3 хаалгатайгаас илүү одоо нөгөө ядраах нь илүү бага гэсэн үг 5 хаалгатай. Тэгээ битүүмжний хувьд яг одоо ингээд цонх мохоо хатсан кондишн тавьчихсан цонх шорон замаар явж явах үед бол доороос мэдрэгдэж байгаа чимээ мэмэн хүртэл харьцангуй бага 5 хаалгатайхаа бодвол 3 хаалгатайхаа бодвол тэгэхээр ер нь 5 хаалгатай хувилбар нь илүү бас нэг тийм практикал сайтай одоо хэрэгцээнд арай илүү яг нөгөө цэвэр яг бүр оффроуд дээрээс алан тална гэсэн хүмүүс бол 3 хаалгатайгаа бол мэдээ сонирхно л доо. Гэхдээ энэ яг нөгөө гэр бүлээ аваа явж байхад одоо яг миний хувьд бол их давгүй санагдлаа. Явдлын хувьд ч тэр битүүмжний хувьд ч тэр гол нь тэгээд туулах чадвар дээр угаасаа марах хүн байхгүй шүү дээ. Жимний хувьд. Тэгэхээр бол яг өмнөх загваруудаа бодвол хамаагүй илүү эвтэйхэн, илүү бие дамар, илүү тухтай, илүү түшигтэй болж бол яалтчгүй чадсан байна. Шорон зам дээр явж тэр нь бол мэдрэгдэж байна.
Баяжингаа энд ингээ харагдаж байгаа хэлснээр баахан эргүүлсэн. Тэгээ нэлээд суулгах гэж үзлээ. Тэгээ элсний зузаан гэх юм бол ерөнхийдөө одоо энд байна гэхлээр иймэрдүү татчих байгаа байхгүй ухсаар байгаад миний одоо энэ шилд тавиар. Тэнгүүд баахан эргүүлж сүүлдээ бүр зориуд нөгөө юуг нь мостын сүндрүүлэгчээ салгаж агаад эргүүлж доошо бүр суулгаж агаад буцаад мостондоо залгаж гарчиж үзлээ. Тэгээ ер нь бол суудгүй юм байна. Тэгэхээр ер нь бол оффроуд дээр ч юм уу ер нь найдвартай яг иймэрдүү зам мам иймэрдүү хэлсэн дээр яахчгүй байна гэдэг нь нэг талаараа тэгэл буцаад цасан дээр ч тэр шавран дээр ч тэр ер нь л хийдгээ хийнэ л гэсэн үг. Тэгээд энэ 5 алхтын бас нэг онцлог давуу тал нь гэх юм бол 3 алхтай живний ч юм болохоор жоох юм тэнцвэр муутай байдаг. Ер нь яг хурдтай явж байгаа л огцон дарангууд ер нь жоох юм хидэгчих гээд байдаг талтай байдаг. Тэгэхээр ер нь тэрэн дээр маш сайн анхаарч явах хэрэгтэй. Харин 5 алхтай дээрээ нөгөө юу маань тэнхлэг хоорондын зай маань урт болсон учраас хамаагүй илүү тэнцвэртэй болсон бэл. Арай нэг тийм одоо тэр хурдтай явж байгаад огцон дарах үед арай тийм бие гангалтай арай багтай. Тэр тал дээр ер нь 5 алхтай нь илүү одоо аюулгүй гэх юм уу те. Илүү гоё тийм практикал болж өгч шатсан юм санагдаад байна. Мэдээж явдлын үед бол хамаагүй зөвлөн. Тэгээд ер нь жимний унж байгаа хүмүүс бас нэг юмд маш сайн анхаарч явах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр жимний маань өөрөө маш хөнгөн жинтэй машин. Ер нь нэг тонн 200 кг орчим байгаа. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр энэ нөгөө туулах чадвар сайтай учраас мост хөндрүүлэгчтэй, чулаактай, дифференциал сойжлагчтай учраас хүмүүс яагаад гэвэл шууд нөгөө том жипүүдтэйгээ адилхан хүчтэй урсгалтай том гол руу бүр юм үерэлсэн үед нь давхиж орчих гээд байдаг. Тэр болохгүй. Ягаад гэх юм бол яг гол руу ороод ирэх үед машины жижиг хитрхи хөнгөдөөд урсаад явчих голынхаа урсгал туugдчих эрсдэлтэй байдаг. Ягаад гэх юм бол хитрхи хөнгөө учраас. Тэгэхээр тэрэн дээр анхаарч авах хэрэгтэй. Тим тохиолдлууд бол хэд байдаг. Гадны тохиолдолч байсан, дотоодын тохиолдолч байсан. Тэгэхээр ер нь тэрэн дээр анхаарад би ч хөнгөн жинтэй машин унж байгаа шүү гэдгийг мэдэрч явах хэрэгтэй гэсэн. За бусдаар их юм бол тэгээд жимнийг бол ер нь барьж явж байхад маш ихтэйхэн маневр хийх гэж гисэн маш ихтэйхэн бот дотор унахаар бол ер нь хаанлуул хаанч тавьчих болно. Ер нь бол яг нэг тулсан газар нэг гяс ажил амжуулахаар бол гяс жоохон боржуур давуулаад тавьсан байхад ер нь бол нэг асуудал үүсэхгүй. Яг хүмүүс баг хараад баг ер нь бол юу полис руу зургийг явуулах баг хайр нь хүрээл өнгөрнө гэсэн үг. Нэг тийм баг боржуур дээр зогссон байхад баг шалтай зай мэж эзэлдүүн байл л да гаднаас харахад. Тэгэхээр ер нь жимнигийн ашигтай тал бол зөндөө. Дутагдaltaй тал ч гэсэн зөндөө хэдий ч гол нь тэрийг ямар өнцгөөс харах вэ гэдэг нь л чухал. Мэдээж шинчин яг бүр тийм сүртэй 5 тухтай люкс ангиллын эсвэл засмал зам дээр азаргалдаг тийм юм бол байхгүй. Угаасаа бүтээгдсэн зорилго нь өөр байсан. Тэрийгээ дагаад олон жилийн турш илүү сайжраад гүйцэтгэлээ илүү болгоод ирж байгаа. Ялангуяа энэ яг 5 хаалгатай хөлбөр дээр нь тэр нь мэдэгдээд байгаа байхгүй. Хамаагүй намблаг зөөлөн тухтай. Яг шорон замаар явах үед доороос мэдрэгдэж байгаа чимээ харьцангуй бага гэх мэтчлэн дуусгарт илүү сайжирсан. Гэхдээ мэдээж хурдлж болохгүй. Хурдлах юм бол угаасаа дизайн нь ийм шийдэлтэй учраас салхины чимээ их мэдрэгдэн, замын чимээ их орж ирнэ гэх мэтчлэн. Хамгийн гол нь та нар боддоо Aqua шиг жижигхэн мөртлөө тэр нөгөө сүртэй оффроуд ангиллийнхаа машинуудын хамаг гол шинжийг энэ жижигхэн кузов дээр аваа явж байгаа шүү дээ. Бүр чулаактай, араамтай гэж бодлоо. Араамтай машин чинь оффроуд дээр ямар мундаг байдаг хэлээд тий. Тэгэхээр тэрийгээ дагаад эдэлт нь хүртэл багтай. Тэгэхээр яг энэ сонирхлын хүн бол яг энийг ойлгоцсон хүнд бол жимний бол хэвээр хаач эзний хаяхгүй явруулахгүй гэсэн. Ерөөсөө хаана яваад чи уулан дээр өмнө окей очлоо ч гэдэг юм. Цас бороотой байсан ч хамаагүй ч юм тий. Тэгэхээр өөрийн гэсэн юм хөвч цагуртай барихад хүртэл тийм зугаатай, өөдөө хааргүй, тийм хөгжилтэй нэг тийм шал өөр мэдрэмжийг өгдөг. Одоо тийм л төрлийн машин гэсэн үг. Тэгээ нөгөө нэг машины цонхоо нэг чанх туршлуур чинь дандаа хаалган дээр байдаг шүү дээ. Тэнгүү жимнийг их хаалган дээр биш нөө Wrangler шиг нь голдоо байдаг. Би нөгөө рефлексээр дандаа эндээс ингээл цонхоо нэг чаах гэдэг энд ингээ юу ч байхгүй. Тэнгүүт яг энэ голынхоо салон дээрээ хамгийн наадлынх нь жолоочийнхоо цонхыг хааж нээн. Нөгөөдлийнх нь жолоож байгаа ажуудлын зорчигчийн цонхыг хааж нээдэг ийм салон дээрээ байралтай байдаг юм байл. Тэгэхээр Suzuki Jimny бол ер нь нэг тийм уулын янгиртай зүүрж болохоор. Ягаад гэх юм бол янгир ямар ч мал амтны очоогүй тэр хэцүү уул хаттай уул руу авирцсан, алсыг хараад өвсөө идсэн зогсож идэг. Яг тэрнтэй адилхан Jimny-д бол явахгүй газар гэж нэг ёсондоо байхгүй. Хамгийн гол нь жолооч нь л эв дүүтэй чадвартай байх юм бол ямар ч хүнд хэцүү замаар
эвтэйхэн гаргаад явчихвал чадна гэсэн үг. Гол нь машинд тэр потенциал нь байгаа. Тэгэхээр өнөр өтгөн гэр бүлтэй, гэр бүлэрээ сайхан тав тухтай зорчий, хаач айдсгүй явъя гэж бодож байгаа хүн байх юм бол 5 алхтай жим нь бол үнэхээр таны хөсөр хаяхгүй, явгруулахгүй маш сайн вариант болж чадна гэсэн үг. Өнөөдрийн дугаараар хамт байсан та бүхэндээ болон Bridge Motors-ын хамт олондоо маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.